Өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр тогтсон. За 2015 онд батлагдсан эрүүгийн хуулиар эмнэлгийн мэрэгжилтэн хүний эрүүл мэнд амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэг эрхийг нь хасахаар тусгасан. За мөн 80 сая төгрөг хүртэлх төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял юм. Иймээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж эмнэлгийн мэрэгжилтэн хүний эрүүл мэнд амь насанд хохирол учруулсан тохиолдолд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тусгасан байна. Эмчнэр маань чагсаал цуглаа хийгээд ингээд байгаад байгаа. 15-ын 1 бол ер нь бол одоо энэ эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэсэн энэ бүлгийн хохирсон, хүнд хохирол учруулсан амь насаа алдсан гэсэн энэ хоёр заалтыг нэг санкцаар одоо хуульчилсан. Өөрөөр хэлэх юм бол 80 сая хүрт 20-оос 80 саяар торгоод 2-оос 8 жил одоо хорих ийм ял оноохоор хуульчилсан байгаа. За энэ заалтыг өөрчилсөн, санкцыг өөрчилсөн. Өөрөөр хэлэх юм бол хамт байгааг нь ялгсан, хүнд хохирол учруулсан гэдгийг тусгайлсан заалтаар одоо торгох, эрх гасах, ял эдлэх хугацааг нь тавьж өгсөн. Улаанбурхан өвчний тархалт буурч байгаа. За өнөөдрийн байдлаар өвчлөл 30 гаруй хувиар буурч халдвар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 100-ийн дотор орж ирлээ. За сэхэн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүүхдийн тоо 30 хүрч байсан бол өнөөдөр 10 болсон гэж мэдэгдэж байна. За нэмэлт дархлаажуулалтад 531 мянган хүн хамрагдсан нь нийт вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн 83.2%-ийг эзэлж байгаамаа. Одоо манай эргээд залуучууд маань бол одоо идэвхтэй хамрагдах талаасаа бол одоо сайн бодмоор байна. Одоо Сэлэнгүтийн зарим аймагуд бол 100% хамрагдаад бол одоо дууссан байна. За хамгийн муу хамралтай нь бол хан уул дүүрэг, налах баг хангаа гэсэн одоо дүүрэг дээр байж ах жишээтэй. Нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 31-ний хүртэл сунгаж хийхээр шийдвэрлсэн гэж эрүүл мэндийн спортын сайд Ламба мэдгэлээ. За халдвар төвчний дархлалтыг эх жилүүд дахин дэгдээхгүй байхад салбарын яам анхаарж байгаа. Тиймээс дархлаажуулалтыг улсын хэмжээнд сайтар хангах ёстой гэж үзэж байгаа юм байна.